Энэ хичээлээр газар зүйн бүрхэгчийн бүрэлдэхүүнийг баримтад тулгуурлан ялгаж, бүрэлдэхүүн хэсгүүдийн хоорондох үзэгдэл, үйл явцын хамаарал, зүй тогтолыг жишээн дээр ойлгох болно. Дэлхийн чулуун мандал, агаар мандал, усан мандал, биомандал эдгээр нь нэгэн зэрэг харилцан үйлчилж байдаг хүрээ бол газар зүйн бүрхэгч юм. Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүд хоорондоо харилцан үйлчлэлд оршино. Газар зүйн бүрхэгчийн нэг хэсэгт өөрчлөлт гарвал бусад нь мөн өөрчлөгдөнө. Жишээ нь тектоникийн хөдөлгөөн эрчимтэй галтуйлшил их байх үед агаарт тоос их нэмэгдэж нарны цацрагийг сулруулан уур амьсгал хүйтэрсэн. Энэ нь үлэг гүрвэл мөхөж сөнөхөд хүргэсэн гэгчлэн харилцан хамааралд оршино. Газар зүйн бүрхэгчийн бүрэлдэхүүн хэсгүүд янз бүрээр хослох бөгөөд түүний байдал газар бүр харилцан адилгүй байна. Зургийг ажиглан газар зүйн бүрхэгчийн хил хязгаарыг тодорхойлно. Тэгэхээр хамгийн дээд хил нь стратосфер буюу давхраад мандлын дээд хэсэгт газрын давхаргаас 100 км өндөрт байгаа бол доод хил нь чулуун мандлын дээд хэсэгт газрын гадаргаас доош 25 км байна гэж харагдаж байна. Тодорхой нутаг дээр бие даан үүссэн газар зүйн бүрхэгчийн бүрэлдэхүүн хэсгүүдийн өвөрмөц хослолыг физик газар зүйн зохицолбор гэж нэрлэнэ. Жишээ нь газар зүйн бүрхэгч нь далайн ба их газрын гэсэн хоёр зохицолбороос бүрдэнэ. Газар зүйн бүрхэгч нь мандлуудын харилцан өөрчлөлд орших бөгөөд өөрийн өвөрмөц шинжтэй байгалийн хуульд захирагдах нэгэн нэгдмэл систем юм. Тэгэхээр газар зүйн бүрхэгчийг шинж чанараар нь тасралтгүй нэгдмэл, өөрийгөө зохицуулах, мөчлөг ба хэмнэлт, бүс бүслүүрлэг гэсэн хэсгүүдэд хуваадаг. Эдгээрийг тус бүрт нь авч үзье. Эхнийх нь тасралтгүй нэгдмэл шинж. Энэ жишээ нь галтуулын дэлбэрэлтээс агаарт хумхын тоос ихээр нэмэгдэж тэр нь нарны цацрагийг саатуулж үүнээс болж дэлхийн уур амьсгал хүүртэрснээс нислэг явагджээ. Тэр энэ хэсэгт газар зүйн бүрхэгчийн бүрэлдэхүүн хэсгүүд хоорондоо нэгт холбоотой учраас аль нэг хэсгийн өөрчлөлт нь бусад хэсгийг өөрчлөлтөнд оруулж байна. Дараагийнх нь өөрийгөө зохицуулах шинж. Энд бидний өдөр тутам дэлхийн гадаргаас хуурай газраас нарны цацрагийн тусламжтайгаар байнгын ууршилт явагдаж, энэ ууршилтын нөлөөгөөр агаар мандал үүлүүлсэн. Ингэж үүссэн үйл нь нарны цацрагийг ямар нэг хэмжээгээр сарниулж, саатуулж дэлхийг хэд халахаас хамгаалж байдаг байна. Тэгэхээр байгаль дэлхий өөрийнхөө үзэгдэл болон хэмжээсүүдээрээ зохицуулж байдаг байна. Дараагийнх нь мөчлөгт ба хэмнэлт шинж. Энд өдөр шөнө ээлжлэх, улирал солигдох, нарны идэвхжил 11 жилийн мөчлөгтэй, уур амьсгалын өөрчлөлт 35 ба 1800 жилийн. Мөн тектоникийн хөдөлгөөний эрчимжилт 50-аас 150 сая жилийн мөчлөгтэй гэх мэт. Тэгэхээр өдөр шөнө ээлжлэх, улирал солигдох нь тодорхой давтамжтайгаар хэмнэлт байдлаар явагддаг байхад нарны идэвхжил, уур амьсгалын өөрчлөлт, тектоникийн хөдөлгөөний эрчимжилт нь тодорхой хугацаатай учраас мөчлөг байдлаар явагддаг гэж үздэг байна. Дараагийнх нь бүс ба бүслүүрлэх шинж. Энд дэлхий бөөрийнхээ хэлбэртэй болсноос үүдэн нарны цацраг дэлхийн гадраг дээр харилцан адилгүй хуваарлагдсанаас газар зүйн бүслүүр үүсэх үндсэн шалтгаан болсон. Энд хөрс ургамал, амтан, уур амьсгалч бас бүсээр цогцсон тархсан байдаг байна. Энэ бүс ба бүслүүрлэх шинж манай орны хувьд хэрхэн хуваарлагдсныг авч үзье. Манай орны хувьд өргөгийн дагуу үүссэн энэ ялгарлыг байгалийн бүс гэх бөгөөд цөлийн, говийн, хээрийн, ойд-хээрийн гэгчлэн зөнгөлөх ургамлын нэрээр нэрлэдэг. Манай орны нутгийн өмнөд хэсгийг эзлэх энэ бүсийг говийн ба цөлийн бүс гэж ялгана. Азийн цөлийн хойд захаар оршино. Их нуруудын хотоор говьалтай уулс зэрэг багтдаг. Мөн энэ бүсэд хур тундас 100 мм-ээс бага ундаг байна. Ургамал ургах тохиромжтой хугацаа хангалттай урт боловч гантай, чийг дутагдaltaй, хуурай салхи ихтэй байдаг учраас ургамал энд тэнд армаг тармаг, тачир сэрг ургадаг.
тоорой, ортууз, зээгэргэн, заг зэрэг ургамал ургана. Говь цөлийн өргөн удам нутаг үнэхээр үзэсгэлэнтэй хагаад хатуу ширүүн. За цөлийн бүсийн хоолой, хүндэд эртний авраг амьтдын чулуутсан яс илбэг байдаг нь том далай тэнгисийн сав газар байсныг илтгэнэ. За мазалай, хойлог, тэмээ, за гүрвэл зэрэг амьтад амьдрна. За хээрийн бүсэд Дорнод Монгол дундад халахын тэгш өндөрлөг, өргөн удамтал, хангаан нурууны, өврийн, нам улсын бэлээр дамждаг. Ханх хөхийн өмнөд бэл их нууруудын хотгор хүрч замхарна. За энд 150-аас 250 мм-ийн хурд тундас ундаг. Гандуу, үржил шим сайтай, хүрэн элсэнцэр цайвар хүрэн хөрстэй, хотгор хонхроо дагаж хужир мараа их давстай. За энд өвслөг ургамал өвтгөн шиг ургана. Хадлан бэлчээрийн ач холбогдолтой нутаг юм аа. Энэ бүсэд 737 зүйлийн ургамал ургадгаас 661 зүйл нь өвслөг, за 76 зүйл нь сөөг, модлог ургамал зонхилно. Монголын хээрд хялган, хазаарган, хяаг хялганат, хяаг элдүүст, зүрөөст, харганд хээр зонхилно. За хээрд улиас, буургаас, хайлаас, харган, буйлс, шарилж зэрэг модлог, сөөглөг ургамлууд ургахаас гадна хялган, дэрвэн хазаар ус, саман дааган сүүл, сунгар биелэг, бяцхан навчид харган, Сибирь зүр зэрэг ус илбэг ургана. Хээр тал нутгийн өргөн удам тэгш талархах газар байх бөгөөд энэ нутгийн амьтны аймаг өвөрмөц онцлогтой. Тал хэрийн нутагт өвслөг ургамал илбэг ургадаг учраас энд өвсөн тэжээлтэн жижиг мэрэгчид болон эдгээрээр хооллогч махчин амьтад илбэг тохиолдно. Тухайлбал сааралчон, хярас, дорго өмхий хүрэн, бортуулай, монгол тарвах, урт сүлт зурам, зараа, цагаан зээр, үлийн цагаан охтон зэрэг олон амьтад бий. Шуурнаас бүргэд, шилийн сар, начин шонхор, тогруу, тоодог, хээрийн болжмор гэх мэт илбэг байна. Манай орны ойд хээрийн бүс нь хангаа хинтий, хөвсгөлийн уус, Монгол алтай нурууны ууст тархсан байдаг. Өндөр уулын оройн хэсэг ойн бүслүүрээс дээш таг царам тохиолдно. За энэ хэсгийг тагийн бүслүүр гэж нэрлэнэ. Энд царам, асга, нураг хад ихтэй, өвөл хүүтэн, хасах 20 градусаас дээш, зундаа сэрүүн нэмэх 10 градус, за жилдээ 400 мм-ийн тундас цас мөндрийн хэлбэрээр ундаг учраас ургамалд хүрэлцээ муутай. Ойд хээрийн бүсэд 1498 өвслөг ургамал, 219 зүйлийн модлог, сөөглөг ургамал тархана. За модлог ургамлаас шинсэн ой, нарсан ой, хус шинэс, за холимог ийм ойнуудтай. За ойд нохоо хошуу, Азийн жам мэдэг, Сибирь удвал, Дорнодын гүзээлцэн, өргөн навчид тайжийн жинс, өнчин хонхорцгон, одой сарайн илбэг байна. Мөн ойн ба хээрийн амьтад амьдардаг. Ойд нь буг, бор гөрөөс, жирх, хэрэм, жигүүртнээс ятуу, хөхөө, тоншуул илбэг тохиолдоход хээрийн бүсийн ургамалтай газарт нь таруу, зурам, үхэр огттой, за жигүүртнээс тогруу, илээ, гүрвэл, сар, харцаг, болжмор, за турлайх илбэг байна. За араатнаас чон өнг хоёр илбэг байна. Манай оронд эдгээр байгалийн бүсээс гадна өндөр уулсад босоо бүслүүр үүсдэг. Тайгын, тагийн ба мөнх цасны гэсэн 3 бүслүүр ялгарна. Тайгын бүслүүр нь далайн түвшнээс дээш 1800-аас 2300 м орчимд үүсдэг бөгөөд за дунджаар агаарын температур -12 градусаас дээш, за жилд 400-аас 500 мм тундас унана. Харин тагийн бүслүүр нь 3000 м-ээс дээш өндөрт агаарын дундаж температур нь хасах 8 градус орчим байна. За 7 дугаар сард нэмэх 8, түүнээс бага байдаг байна. За 500 мм-ээс дээш тундас ундаг бол за мөнх цасны бүслүүр нь тагийн бүслүүрээс дээшээгээ хамгийн өндөрт оршино. За дунджаар 7 дугаар сард 1 градусаас бага температуртай мөнх цас мөсөн гол орших ургамалгүй ийм онцлогтой байдаг байна. За тэгэхээр уулсын босоо бүслүүрийн хувьд харьхаа түргний дэглээ цагаан уул, за хинтийн ноён оргил асралт хархан уулнуудын хувьд бид нар харьцуулт хийж уулын босоо бүслүүрийг ялгаж харлаа. Зургийг ажиглан зурж тэмдэглэж аваарай.
За бидний өнөөдрийн үздсэн агуулгаас эсэлтийн ерөнхий шалгалтанд ирсэн даалгавруудыг ажиллая. За 2018 оны эсэлтийн ерөнхий шалгалтын A хувилбарын 5 дугаар даалгаварт Монгол оронд тайга, ойтхээр, говь цөлийн бүс ялгардаг нь газар зүйн ямар шинжийг илүү тод харуулсан байна вэ гэсэн даалгавар ирсэн байна. За хариултанд A'д нь өөрийгөө зохицуулах, B'д нь нэгдмэл шинж, C'д нь эргэлтэнд байх, Д'д нь мөчлөгт ба хэмнэлт, E'д нь бүслэг ба бүслэгүрлэг шинж. За тэгэхээр эндээс зөв хариулт нь бүслэг ба бүслэгүрлэг шинж гэдэг зөв харж чадж байгаа хаа. За тэгэхээр дэлхийн өөрийнхөө хэлбэртэй баснаас үүдэн нарны цэцрэг харилцан адилгүй шалтгаанаар тусснаас хамаарч одоо дэлхийн гадарга дээр газар зүйн бүслэг үүсдэг. За энэ нь бол хөрс ургамал амьтан уур амьсгалаар гэсэн ч одоо бүсээр тархан зохицсон байдгаа гэж одоо бичсэн байгаа. Тайга, ойтхээр, говь цөлийн бүс ялгардаг юм учраас энэ хариулт зөв байна. За мөн эсэлтийн ерөнхий шалгалтын 2017 оны A хувилбарын 5 дугаар даалгаварт хээрийн бүсийн амьтныг сонгоно уу гэсэн байна. За A хавтгай, B хэрэм, C цаабуух, D цагаан зэр, E жирэх гэсэн байна. За хавтгай бол говийн амьтан, за хэрэм, цаабуух, жирэх бол ойд хэрийн амьтан байна. За тэгэхээр D буюу цагаан зэр нь хээрийн бүсийн амьтан. Учир зөв хариулт байна.